Хор тавдрын өвчлөлийн түвшнэр Булган аймаг хамгийн өндөр буюу 100 мянган хүн амд 379, Баян Улгийн аймаг хамгийн бага буюу 151 байна. Монгол улсад жилд дунджаар 6000 гаруй хор тавдар шинээр бүртгэгдэж 4000 гаруй хор тавдартай иргэд нас бардаг байна. Дэлхийн бусад улс оронтой харьцуулахад манай улс хор тавдрын өвчлөлөөр эхний 50 орны тоонд багтаж нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлж байна. Хор тавдрын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд 100 мянган хүн амд ноогдох өвчлөлийн түвшин 2004 онтой харьцуулахад 1.4 дахин нэмэгдсэн. Харин нас баралтын тоо 2019 оноос хойш ялимгүй багассан байна. Нийт өвчлөлийн дийлэн хувийг эрэгтэйчүүд эзэлж 3 эрэгтэй дутмын 1 нь хор тавдраар өвчилж байна. Мөн 75 хүртэлх насны хүмүүсийн хор тавдраар өвчлөх эрсдэл 28.4% байгаа бөгөөд сүүлийн 10 жилд хамгийн өндөр хор тавдраар өвчилж байгаа өвчин бол элгэний хор тавдар буюу 36%-ыг эзлээд байна. Мөн ходоодны хор тавдар 15%, уушигны хор тавдар 8%, умаан хүзүүний хор тавдар 7%, улаан хоолойн хор тавдар 6%, хөх болон бүдүүн шулуун гэзний хор тавдар тус бүр 4%-ыг эзлээд байгаа юм байна.